Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнд Fiverr гэдэг вебсайтн дээр хэрхэн интернетээр мөнгө олох тухай зааж өгнө. За энэ YouTube сувг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг судлаад та бүхэнд контент болгож хүргэдэг юм YouTube сувг байгаа. Хэрвээ интернетээр мөнгө олох сонирхолтой бол миний YouTube сувгийг subscribe хийгээрэй. За өнөөдрийн та бүхэн танилцуулах арга бол миний өмнө Fiverr гэдэг вебсайтн дээр мөнгө олдог байсан арга байгаа. Fiverr гэдэг вебсайт бол ерөнхийдөө хүмүүс өөрсдийнхөө ур чадварыг мөнгөөр үнэлээ, өөрсдийнхөө чаддаг зүйлээр хүмүүст үйлчлэгээ үзүүлж мөнгө олдог юм вебсайт. Жишээ нь та орчуулга хийж чаддаг бол хүмүүст орчуулга хийгээд мөнгө олж болно. Лого дизайн хийж чаддаг бол хүмүүст лого дизайн хийж игээд мөнгө олж болно. За, өнөөдөр та бүхэн танилцуулах арга бол audiobook narration. Audiobook narration гэдэг нь номыг audiobook болгоно гэсэн үг. Номонд дуу оруулаад audiobook болгохыг хэлж байгаа. Гэхдээ энэ аргаар мөнгө олохын тулд та бүхэн өөрийнхөө дуу болгоогоор номонд дуу оруулахыг шаардлага байхгүй. Ердөөсөө хиймэл оюун ухаанаар бүх ажлаа хийлгүүлэх болно. За, юу гэсэн үг вэ гэхээр та хиймэл оюун ухаанаар номонд дуу оруулах хийлгүүлээд тэгээд мөнгө олно гэсэн үг. За, миний тогтмол ашигладаг вебсайтууд ttsmp3.com. За, энэ вебсайтны линкийг үзэж байгаа бичлэгний чинь description-ст оруулсан байгаа. Ерөнхийдөө энэ аргаар та бүхэн мөнгө олохыг хүсэж байх юм бол энэ вебсайтны төлбөртэй гишүүнчлэгийг нь худалдаад авч ирэх зүгээр. Ердөөсөө сарын $10 үнэтэй. Төлбөртэй гишүүнчлэгийг нь худалдаж авахгүй байх юм бол та бүхэн том текст оруулж болохгүй. Ерөнхийдөө номныхоо бүх текстүүдийг нь багаар хэсэгчилж оруулах ёстой болно гэсэн үг. Төлбөртэй гишүүнчлэгийг нь авчих юм бол ямар ч хязгаар байхгүйгээр номоо шууд бүхлээр нь оруулаад дуу оруулах хийлгүүлчихнэ гэсэн үг. За, би энэ ChatGPT гэдэг нь хиймэл оюун ухаанаар нэг ном бичүүлсэн байгаа. Энэ би надад нэг ах トゥ хоёрын тухай ном бичээд өгөөч. Одоо гэр орноос алсад орших аав ээж рүүгээ маш аюултай ширэнгэн гаталж явж байгаа тийм гоё адал явдалтай ном бичээд өгөөч гэж хүсэлт гаргасан. Тэгсэн чинь ChatGPT яг миний хүсэлтийн дагуу надад юм ном бичээд өгсөн та бүхэн харж байна. Chapter 1, Chapter 2, Chapter 3 бүр хэсэгчилсэн. 1-р хэсэг, 2-р хэсэг, 3-р хэсэг. Тэгээд энэ номных нь үрнэл хэсгийг би та бүхэнд уншиж өгье. In a small village nestled at the edge of expansive, mysterious jungle lived two brothers, Aaron and Ravi. Маш тийм нууцлагдмал, маш том ширэнгэн захад нэг жижигхэн тосгон байдаг байсан. Тэр тосгонд Ravi, Aaron гэдэг эмтгэгийн хоёр ах トゥ хоёр амьдардаг байсан. За, том ах нь болохоор 15 настай, өндөр бас айгүй хүчтэй юм байна. Нэлээд тийм зүрх зоригтой. Ravi жижигхэн дүү нь болохоор айгүй тийм гүйлгээ ухаантай, юмд ирэхэд айгүй тийм харигч, ганч. Тийм номын хүүхд юм шиг байна. They had been raised by their grandparents. За, өвөө эмээ хоёр дээр өсөж том болсон юм байна. After their parents had embarked on a mission to distant land. Аав ээж хоёр нь алс хол орших газар нутаг руу явчихсан юм байна. Өвөө эмээд хоёр дээр нь хүүхдүүдээ үлдээгээд. Тэгээд one day a messenger arrived with a letter from their parents stating they had settled in a new village across jungle. За, нэг өдөр нэг шоудмч ах トゥ хоёр хурж ирээд аав ээж хоёр нь ширэнгэн нөгөө талд байдаг. Ширэнгэн нөгөө талд байдаг нэг арай дээр амьдралтай гоё тосгонд аав ээж хоёр нь
суурьшсныг хэлсэн байна. Тэгээд ерөнхийдөө энэ хоёр аав ээж хоёр луга очихын тулд чирэнгөө гаталж байгаагаар энэ ном үргэлжлэнэ. Дунд нь нэг арслан гарч ирнэ. Нэг арслан нь хоёр ерөнхийдөө гайдэрнэ. Тэгээд арслантай байлдаад арслан ялаад аав ээж хоёр дээр очисноор ерөнхийдөө энэ ном маань дуусна. За энэ номны нэг жижиг хэсгийг нь би копи хийж аваад энэ вебсайт руу ороод пэйст хийсэн байгаа. Одоо энэ текстэнд энэ вебсайт яаж дуу оруулахыг хэдүүлээ харцгаая. Дуу оруулах хоёр сонголт байгаа. Эхнийх нь болохоор regular voice, хоёр дахь нь болохоор AI voice. Regular voice гэдэг нь зүгээр энгийн дуу оруулга. AI voice гэдэг нь хиймэл оюун ухаанаар дуу оруулна гэсэн үг. За энэ чинь став хүн бас дуу оруулга сонгож болно. Аллоо гэдэг эмэгтэй хүний дуу хоолой байна. Ээж өгöd эрэгтэй хүний дуу хоолой байна. За энэ чинь Nova гэсэн эмэгтэй хүний дуу хоолойг сонгосон байгаа. Одоо хэдүүлээ харцгаая. Chapter 1: The Call to Adventure. In a small village nestled at the edge of an expansive, mysterious jungle lived two brothers, Arun and Ravi. Arun, the elder at 15, was tall and strong, with a heart full of courage. Ravi, a year younger, was smaller but quick-witted and resourceful. They had been raised by their grandparents after their parents had embarked on a mission to a distant land, seeking a better life for their family. Харж ирээ guys. Жинхэнэ хүний дуулаанаас ядгалдах юм ерөөсөө байхгүй. Та бүхэн энэ аргаар дуу оруулга хийгээд мөнгө олсон ч гэсэн өөрийн чинь дуу оруулга оруулсан эсвэл одоо хиймэд оюун ухаан ашигласан нэг чинь мэдэх ямар ч арга байхгүй гэсэн. Гэхдээ хиймэд оюун ухааны ганцхан дутагдaltaй тал байдаг. Тэр нь болохоор нөгөө хүн сэтгэл хөдлөлүүд. Хүн сэтгэл хөдлөлт гэхээр одоо уйлж байгаа, инээж байгаа агшнууд тэр дуу оруулга хийхдээ маруухан. Яг тэр хэмжээнд бол хүртлээ хөгжөөг байгаа. Тэгэхээр та бүхэн энэ аргаар ямар номнуудад narration дуу оруулга хийж болох вэ гэхээр хүн сэтгэл хөдлөлд ороогүй номд дуу оруулна гэсэн үг. Одоо жишээ нь фитнесийн ном байна, дасгал хөдлөл хийх тухай номнууд байгаа. Тэгээд хоол хийх тухай номнууд гэж болно. Одоо зааварчилсан дасгал хөдлөл хийх тухай сургалт маягийн номнууд дээр бол энэ аргаар мөнгө олох бол яг төхөн. Аимшигын номн дээр бол хүн айлж байгаа, ойрлож байгаа, чарлж байгаа агшнууд төр бол жоохон хэцүү бэрхшээлүүд бол гарна. За Fiverr дээр номонд дуу оруулнаа гэсэн зарнууд энэ чинь харагдаж байна. Одоо жишээ нь энэ хүн болохоор I will narrate and edit an audio book for ACX Audible. ACX Audible гэдэг Amazon-ы аудио номны вебсайт байдаг. ACX дээр та бүхэн яг адилхан narration хийж мөнгө олж болно. Тэгвэл ACX-с Монгол руу мөнгө шууд татах боломж байдаг. Fiverr дээр та бүхэн narration, audiobook narration буюу аудио номны дуу оруулга Fiverr дээр хийх юм бол Fiverr-ийн аккаунтыг Pioneer-тэй холбогддог учраас Fiverr дээр мөнгө оллоо, Pioneer-оор дамжуулаад Монголд банктайгаа дансруу татах боломжтой гэсэн үг. За Pioneer гэдэг нь болохоор PayPal-тай адилхан олон улсын мөнгөн гуйвлагын вебсайт байгаа. Pioneer бол ерөнхийдөө Монгол улсын банкны аккаунтыг холбож болдог цорын ганц олон улсын мөнгөн гуйвлагын вебсайт. Та бүхнийгээс нь Pioneer-тайгаа банкаа холбоод Fiverr-ийн аккаунттай Pioneer-аа холбол болоо гэсэн. Fiverr дээр мөнгө оллоо, Pioneer руугаа татлаа, дараа нь Pioneer-аас Монгол банктайгаа данс руу татнаа гэсэн. За яаж гэдгийг би сургалтаараа зааж өгч байгаа. За Fiverr-ийн фриланс сургалт яг одоо явагдаж байгаа. Та бүхэн сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг Dudil.com миний вебсайтнаас уншиж болно. За миний вебсайт руу ороод доошо ингээд гүйлгэх юм бол энэ ч бүх сургалтын танилцуулгууд байна. NFT төлөвлөгийн сургалт, affiliate маркетингийн сургалт, lead generation сургалт, та бүхэн ердөөсөө фриланс сургалтын танилцуулга гэсэн цэнгэр төвчөн дээр дарахад болно. Тэгээд энэ сургалтаар юу одоо заах тухай хэмжээ ингээд бичсэн байгаа. За Fiverr, Upwork гэдэг одоо фриланс вебсайтууд дээр бүртгэл үүсгэх. Тэгээд зар тавих, худалдаа авахч олох, стратеги, мөн лого дизайн, аудиобук нарration, видео эдит, фото эдит гэдэг мэргэжлүүдийг эхлээд би та бүхэнд зааж өгнө. Дараа нь
яаж одоо эдгээр мэрэгчлүүдээр Fiverr гэдэг вебсайтн дээр мөнгө олох тухай зааж өгнө. Тэгэд дараа нь энэ сургалтаа та бүхэнд олсон мөнгөө Pioneer-аар дамжуулж Монгол дахь банкныхаа данс руу татаж авах тухай зааж өгнө. За сургалтын төлбөр нь бол 50 Америк доллартай. Монгол мөнгөний ханшаар бол 175 мянга. Тэгээд сургалтын төлбөрийг дансаар авч байгаа. Монгол мөнгөний дансаар авч байгаа. Тэгээд та бүхэн төлбөрөө дансаар шилжүүлээд төлбөр баталгаажсан дараа шууд сургалт маань захимаар орж эхэлнэ. Захимаар гэдэг нь би та бүхэнтэй Discord дээр call хийгээд дэлгэцээ харуулад дэлгэцээ одоо яг одоо бичлэг үсэж байгаатай ч адилхан дэлгэцээ харуулж байгаа бүх юмд чинь жишээ үзүүлсэн байдлаар зааж байна. Өмнө нь та ямар нэг туршлагатай байх албагүй, англи хэлэндээ сайн байх албагүй. Ердөөсөө тгээс эхэлж болно гэсэн үг. Энэ сургалтаар. За сургалтанд амралтыг үсэх юм бол та бүхэн миний YouTube сувг руу ороод энэ чинь миний YouTube сувгийн subscribe гэсэн товчны дээдлэлт нь Facebook page-ийн линк байгаа. Энэ линкэн дээр дарах юм бол та бүхэн миний Facebook page руу автоматар орчихно. Тэгээд нэгдүгээрт энэ Facebook page-ин дээр та бүхэн лайк дараад Facebook page маань follow хийгээд тэгснийхээ дараагаар над руу мессеж хийрэй. Миний Facebook page руу мессенжер дээр мессеж хийрэй. Сайн байна уу сургалтанд амрагдсан маа мессеж хийх юм бол та бүхэнд сургалтынхаа тухай илүү дэлгэрэнгүй танилцуулаад төлбөр баталгаажсан дараагаар сургалт маань цаг тавлж орно. За тэгээд энэ удаагийн контентын маань цаг зав гаргаж үзсэн та бүхэндээ баярлалаа. Энэ YouTube сувг дээр та бүхэнд яг энэтэй адилхан өөр олон интернетээр мөнгөлөх санаануудыг өгсөөр болно. Дараачихаа контентээр уулзцгаая. Peace.